Сайн байцгаана уу? Та бүхэндээ хизээч хорт хавдарч тусахгүй урт насалж эрүүл амьдрах зөвлөгөө мэдээллийг хүргэе. Хорт хавдар бидний амьдралд тохиолдож болох хүмүүсийн мэдлэг ухамсартай сонголтууд нь бидний хавдраас сэргийлэх итгэл найдвар болж бодит хамгаалтыг өгч чадна. Тиймээс дэлхийн эрүүл мэндийн мэрэгчлэн доктор Эрик Бергийн цогц зөвлөгөөнөс сэтгүүлсэн хорт хавдраас сэргийлэх эсийн митохондрийг хамгаалах шинжлэх ухааны зөвлөмжийг хүргэж байна. Үүний тулд нэгдүгээрт нь Д амин дэмийн түвшинг оновчтой болов. Д амин дэм нь хүний дархлаа, ясны хөгжил, бодисын солилцоонд амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Д амин дэм бол зүгээр нэг шимт хижээл биш бөгөөд хорт хавдрын эсрэг хамгийн чухал хамгаалалт юм. Энэхүү амин чухалд хижээлэг бодисыг өдөр бүр хэрэглэхийг зөвлөсөн олон тооны шалтгаан байдаг бөгөөд хавдраас сэргийлэхийн тулд цусан дахь Д амин дэмийн хэмжээг оновчтой түвшинд байх ёстойг тэрээр онцолдог. Д витамины хамгийн сайн их үүсвэр бол нарны гэрэл юм. Цонхор тусах нарны гэрэл дархлааны системд дэмжлэг үзүүлж байгаагаар төсөөлөд үзээрэй. Доктор Эрик Берг Д амин дэмийн түвшинг 60-аас 80 нанограмм миллилитрийн хооронд байлгахыг зөвлөж байна. Тэрээр зохиг түвшин дархлааг дэмжиж хорт хавдрын эрсдлийг бууруулдаг гэж мэдэгджээ. Ажиглалтын судалгаагаар ойролцоогоор 20 нанограмм миллилитрээс бага хэмжээтэй эрчүүд тодорхой хорт хавдар тусах эрсдэл ойролцоогоор 30-аас 50% өндөр байдаг болохыг тогтоожээ. Мөн та Д амин дэмийг хоол хүнсээр авч болно. Үүнд загас, өндөг болон чанартай нэмэлт тэжээлээр нөхөх боломжтой юм. Хоёрдугаарт нь завсралхтай мацаг барих. Мацаг барих нь аутопагийг эцэгжүүлдэг бөгөөд энэ нь таны бие гэмтсэн эсийг шинэ эс болгон дахин боловсруулдаг үйл явц юм. Энэ нь хорт хавдраас урьдсан сэргийлэх хамгийн сайн аргуудын нэг юм. Учир нь хорт хавдар нь митохондроос үүсдэг. Гүн аутопагийг бүрэн идэвхжүүлэхийн тулд жилд нэг удаа 72 цагийн мацаг барихыг зөвлөж байна. Гол нь тууштай мацаг барилт зөөлөн байх явдал юм. Та өдөр бүр тухайлбал 16 цагийн турш хоолгүй байхыг хичээгээд үзээрэй. Дараа нь айжмаар эсийн үйл ажиллагааг сэргийхийн тулд урт мацаг барьж болно гэжээ. Хорт хавдрын эсүүд сахараар тэжээгддэг. Завсралхтай мацаг барих нь инсулины түвшинг бууруулж хавдрын эс тэжээгдэх боломжийг хязгаарлана. Таны бие организм эсүүд танд талархах болно. Гуравдугаарт нь хүйтэн усаар чирэгжүүлэх. Хүйтэн шүршүрт орох нь тийм ч таатай биш ч гэлээ давуу тал нь хүнийг хурдан сэрэхээс хамаагүй илүү юм. Доктор Бергийн хэлснээр бие махбодыг хүйтэн дүртүүлэх нь бага зэргийн стресс үүсгэдэг бөгөөд энэ нь илүү хүчтэй митохондри буюу эрүүл эсүүдийг өгдөг гэнэ. Ингэснээр таны митохондрийн дасан зохицож үржиж эхлэх бөгөөд таны эсүүд мутац болон өвчнөд бага өртөмтгий болдог. Илүү их митохондри ба илүү сайн энерги, цэвэр бодисын солилцоо, эсийн гэмтэл бага байдаг гэж тайлбарлажээ. Энэ бол бага зэрэг таагүй мэдрэмж төрүүлдэгч айчмаар хийхэд бодож байгаагаас амархан юм шүү. 3-5 минут хүйтэн шүршүрт ороход л хангалттай. Дөрөвдүгüүрт нь өрөвсөл үүсгдэг хоол хүнсийг хасах. Өрөвсөл үүсгдэг хоол хүнсэх хэрэглэнээс хасах хэрэгтэй. Үүнд боловсруулсан мах, чихэртэй ундаа, үүн дотор энерги ундаа, ургамлын тос, шарсан хайрсан хоол хүнс, ялангуяа түлэгцэн эсвэл шарсан мах, арх согтууруулах ундаа, цэвэрсүүлсэн нүүс ус зэргийг хэрэглэнээс хасаарай. Бодисын солилцооны үйл ажиллагааны алдагдалт нь хорт хавдар зэрэг бараг бүх архаг хүчнийг өдөөдөг. Өрөвсөлгүй хоолны дэглэм барих нь үүнд тусалдаг юм. Таны инсулины мэдрэг чанар болон цусан дахь сахарын хэмжээ сайжирч гэмтсэн митохондрийн эдгэрэх боломжийг олгоно. 5-дугаарт нь кето хоолны дэглэм баримтлах. Шарсан харсан хоол нь гайхалтай амттай боловч цаг хугацааны явцад бие махбодыг гэмтээж хорт хавдар үүсгэдэг. Тиймээс дараах хүнсийг хэрэглээрэй. Брокколи, ногоон цай нь хавдрын цусны хангамжийг хааж байдаг. Анар нь өрөвслийг буруулна. Турмерик хавдрын өсөлтийг дарангуулна. Саримс нь дархлааны хамгаалалтыг сайжруулдаг.
Эдгээр хоолыг эм болгон хэрэглэхийн оронд салаад, жууш эсвэл хоолн дээр нэмэлт хачир болгон хэрэглээрэй. 6 дугаарт нь пойлын хүчил болон төмрийн илүүдлийг хянах. Хоолын хүчил болон төмрийн илүүдлийг хянах нь бие махбодыг хавдрын эсрэг орчин болгон хувиргахад чухал үүрэгтэй. Бие махбодод төмөр зайлшгүй шаардлагатай боловч илүүдэл төмөр нь хорт хавдар үүсгэх орчныг үүсгэж болзошгүй. Доктор Бергийн хэлснээр төмрийн хэмжээ хэвийн хэмжээнд байлгахын тулд шинжилгээнд хамрагдаж нэмэлт хичээлийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэрээр галтгооны хэрэгсэлдээ шил, керамик эсвэл зэвэрдгүй ган ашиглаж хоол хийхийг зөвлөж байна. 7 дугаарт нь эсийн нөхөн сэргэлтийг сайжруулах. Хүн амын судалгаагаар удаан эсвэл тогтмол бус унтах хэв маяг нь зарим хорт хавдрын эрсдлийг ойролцоогоор 21% хүртэл нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Нойр бол таны бодисын солилцооны нөхөн сэргээх систем юм. Тиймээс шөнөдөө 7-8 цаг хангалттай унтах хэрэгтэй. Унтахаас 60 минутын өмнө дэлгэц үзэхгүй байх шаардлагатай. Харанхуй сэрүүн өрөөнд унтах хэрэгтэй. Ингэснээр мелатонины ялгаралтыг сайжруулдаг. 8 дугаарт нь өдөр бүр хөдөлж сэвэр агаараар амьсгал. Тогтмол дасгал хөдөлгөөн нь хүчил төрөгчийг эсэд нэвтрэх боломжийг олгодог бөгөөд хавдрын өсөлтөд тэнц таатай бус орчинд бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл хүчил төрөгчийн дутагдал нь хавдрын өсөлтийг өдөөж болно. Урт хугацааны судалгаагаар өдөрт 30 минут хурдан алхах нь хорт хавдрын эрсдлийг 20-40%-аар бууруулдаг болох нь тогтогдчихжээ. Байгальд алхах нь хамгийн сайн арга юм. Ялангуяа ойд өнгөрөөсөн цаг хугацаанаас авах зарим чухал ашиг тусыг Японы Шинри Йоку гэж нэрлэдэг ойлголтыг онцолж байна. Энэ нь ойн уур амьсгалд бүх мэдрэхүүгээ шингээх гэсэн утгатай үг юм. Энэ бол зүгээр л ойд алхах биш, ойн үзэмж, дуу чимээ, үнэрт умбаж, эргцүүлэн бодох дасгал юм. Нарс модноос ялгардаг фитонцит хэмээх уур нь дархлааны үйл ажиллагааг бэхжүүлж хорт хавдраас урьдсан сэргийлэх боломжтой. Ойн чимээ модны үнээр навчис дундуур тусах нарны гэрэл, цэвэр агаар зэрэг нь бидэнд тайвширлыг өгдөг. Хурдан алхах, гадаа йог хийх, сунгалт хийх зэрэг өдөр тутмын энгийн хэв маягийг баримтлах нь бие махбодын болон оюун санааны тэсвэр түвшээрийг бий болгоход тусалдаг. Доктор Бергийн зөвлөгөө бол жижиг хэрнээ тууштай дадал зуршлаар дамжуулан мэдлэг олгох явдал юм. Тиймээс залуугасаа эхэл. Өнөөдрөөс эхлээрэй. Амьдралын хэм маягаа оновчтой болгох нь урт хугацаанд эрүүл мэндэд асар их ашиг тусдаа. Бага хэрнээ энгийн өдөр тутмын дадал зуршил нь ирээдүйд үргэлж эерэг үр дүнд хүргэх болно. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.